Сэмэцгэнэ. За энэ бичлэгийг төрлийн буржгар өстэй тэгээ буржгар өсөөрөө гоёмоор байгаа тийм охтодод зориулж байна. Ярих зүйл болохоор шампунь. Шампунаа сонгохдоо байгалийн гаралтай сульфейт силикон 3 гэсэн шампунь авах хэрэгтэй. Силикон сульфейт хоёр нь ихэвчлэн шулуун үсэнд зориулсан. Шулуун үсийг улам нэмэрсэн болгох үйлчилгээтэй байдаг аахгүй юу. Тэгэхээр шулуун буржгар үсний өөрийнхөө буржгар төрхийг, буржгар байдлыг нь улам алдагдуулах, тийм улам хатуу болгох тийм үйлчилгээ шулуун үсэнд болов. Шулуун үс, буржгар үс гэдэг шал ондоо хоёр төрлийн материалтай үс. Тэгэхээр би доор силикон сульфейт тэр тусмаа шулуун үс, буржгар үсэнд харш тийм юунуудыг силикон сульфейтүүдийг бичнэ. Тэгээд тэрний дагуу шампунаа авахдаа найрлагыг хараад тийм өгнүүд орсон байвал нь сульфейт силикон орсон байвал авч болохгүй. Тэгээд хэрэглэж болохгүй. Тэгээд одоо яг хэрэглэж байгаа шампунд чинь ер нь бол агуулгдсан байгаа. Зөвхөн уг хэсэгт нь зөвхөн хуухандаа түрхээд шампуныг аль болох доотлынхаа үсэнд үснийхээ үзүүлэлт түрхсний хэрэггүй. Тэгэхгүй бол шампунь чи айгүй хүчтэй. Тэгээ хуурайшуулдаг. Тэгээ зөвхөн цэвэрлэх үйлчилгээтэй болохоор аль болох юугээ цэвэрлээ, хуухаа цэвэрлээ. Тэгээд энэ доотлын хэсгийн үснүүд хамгийн хөшүүн үснүүд байдаг аахгүй. Тэгэхээр хөшүүн үс гэмтэлтэй, хугарахтаа амархан. Тэгэхээр зөвхөн уг хэсгээ угаараа. Тэгээд массаж хийж өгөөд үсэндээ. Тэгээд шампуныг болохоор зөвхөн 7 хоногт 1-2 удаа хэрэглэх болно. Дараач нь болохоор кондишнер. Кондишнероор ер нь усан давтаална дал хэрэглэж болно дөө. Би юу яхахтаа 7 хоногт 2 удаа шампунь хэрэглээд бусад үед нь зөвхөн кондишнер хэрэгэлдэг. Тэгээд кондишнерыг хийх хэрэглээ гэж санаа зовох хэрэггүй. Чиний үс рүүгээс цаанаасаа хуурай үстэр тусмаа доод хэсэг нь юу гэж хийхдээ тижээлтэй байх тусмаа улам буржийн улам өөрийнхөө төрхийг болсон улам гоё болсон. Тэгээд чийшүүлэх маскын хувьд 7 хоногт 1-2 удаа коконатын тос эсвэл бусад үсний маскууд байдаг шүү дээ. Тийм маскнуудыг 7 хоногт дахиж 1 удаа хэрэглэсэн. Дараач нь болохоор үсээ стейжүүлэхдээ заавал юу нойтон байхад нь арга хэмжээ авна. Тэгээс хатныхын дараа үсээ буржуулах нь хатныхын дараа ямар буржгал байлгамаар байгаа шийднэ гэж байхгүй. Тэгээс хатаас болвол нь тэгэл дуусаа. Тэгээд 30% чигшилтэй. Тэгээд түүнээс доош чигшилтэй байхад нь гээл түрхээ. Гэлээ зөвхөн гарын дээрээ ингэж аваад тэгээд дээрээс нь доош нь. Тэгээд дээд хэсгийн энэ дээд хэсгийн бол нэг гээл түрхээд хэрэггүй. Тэгээд гээл их түрхүүл чи ус нэгчээд буржгал нэг яахгүй их гээл бастэмээ. Тэгээд бид өнөөдөр хамгийн их усыг хатаад гинтийн усаараа гээл гэжээ. Дараач хамгийн чухал зүйл болохоор үсээ 2 хуваагаад энийг хийж өгнө. Энэ болохоор буржгар үсний хамгийн гол түлхүүр үснийхээ бүх хэсэгт хүрээд үрхийг хичээгээд тэгээ дээрээс нь доош ингээд бацаж өгөөсэй. Тэгэхээр чиний ус өөрөө ингээд буржгаа бич байгаа. Тэгээ хэрвээ чиний ус өөрөө буржгаар болохоор бусдад юу ингэж байхгүй. Зүгээр л жоохон дэмжиж өгч байгаа арга байхгүй. Тэгээ буржгаас таахан бас миний хэрэгдэг чи. Хэрвээ их буржгаалмаар явал найс болох удаан хиний кингсүг. Хэрвээ шулуун жоохон далгантаа байлгамаар явал арай багч юм уу. Тэгээд өөрөө жоохон мэдрээд
нарыг үзье. Тэгээд нөгөө тасаа. Футболын даваа материалтай футболагчны илүү бүтээгдэхүүнүүдийг үсэнд чинь байгаа илүү бүтээгдэхүүнүүдийг шингээж авдаг байхгүй юу? Тэгэхээр тэгээ бас усыг нь хурдан хатахад туслана. Тэгэд ямар нэгэн юу байж болохгүй. Ийм стайлтай канон нэвчээд байж болохгүй. Ийм канон нэвчээд үсэндээ хийж өгч болохгүй. Чи үсэнд чинь маш үр дагавартай. За ингээд үсээ хатсны дараа үсээ жоохон үзүр хэсгнүүдийн жоохон ингээд юу байгаад базж өгөөд тэгээд үсний чинь уг ингээд юунээсээ болоод жоохон ингээд сэгсэрч өгөөд жоохон уг хэсэг ингээд налчиждаг байхгүй юу? Тэгээд жоохон ингээд сэгсэрч өгөөд тэгэхээр яг ингээд доотлол нь бүдүүн тэгээд дээдл нь жоохон ингээд налж байгаа гэдэг штеп. Тэгэхээр жоохон ингээд үсээ сэгсрээд жоохон задалж өгөөд зарим юу яасан хэсэг байвал нь жоохон бөөгнөрсөн ч юм уу хэсэг байвал нэгээ жоохон задалж өгөөд. Гэтэ миний үсний доотлол энэ хэсэг нь айгүй шулуун тэгсэн мөртлөө дээд хэсэг нь амар арцгар. Тэгэл чиний үс чинь ямар ч нэг юм юу байхгүй. Илүү дотор суул жижиг үснүүд байхгүй. Тэгээд тэл өөр нэгэл болоо. Дараа нь тэгээд үстэйгээ хэрхэн унтах вэ? Үсээ маргааш нь угаахгүй ч гэсэн хэрхэн сэргээх вэ гэдэг бичлэгнүүдийг хийж өгнө да.